За ус мах бодитын ордтой хүмүүс минь та бүгд сайн байцгаана уу? Ингээд ус мах бодиттой загас, хилэнц, мэлхий ордуудын 8 сарын тарот уншлагыг уншъя. За тэгэхээр ер нь бол энэ 8 дугаар сар ус мах бодиттой ордныхны хувьд дотоод өөрчлөлт ирэх, мөн дотооддоо эдгэрэлтэй, зүүн совин хүчтэй сэрэх тийм сар болж магадгүй байна. Энэ хугацаанд та олон зүйлийг сэтгэлдээ мэдрээд өмнө нь ойлгомжгүй байсан хүмүүс ч гэдэг юм уу нөхцөл байдлын үнэн дүрхийг нь илүү тодор харж эхэлнэ гэсэн үг. Амун өнгөрснийг тавьж явуулах бол тавьж явуулна. Тэгээд шин зүйлд зай гаргах шаардлагатай үеуд нэлээ ирнэ. Тэгэхээр та өнгөрснөө тавьж явуулж ээж шин зүйлдээ зай гаргах болов. За зарим хүмүүс нь хуучны харилцаа, тэр хуучинд үүссэн гомдол, шарах, эсвэл өнгөрсөнд байсан айдсаа тээж явсаар өөртөө ирэх шин боломжийг өөртөө хааж байсан бол энэ 8 дугаар сард тэр бүгдийг орхиод тавьж явуулаад суллаа дараагийн сайн сайхан зүйлсээ оруулж ирэх тийм сар байх болно. Мөн 8 дугаар сар бол ер нь л бол энэ 8 дугаар сар нь сэтгэлээ цэвэрлээд өөрийгөө уучлаад шинэ энергийг ухтан авах хамгийн тохиромжтой үе чинь байх болоо да. Мөн энэ сар таны зүүн совин болвол тийм маш хүчтэйгээр ажиллах тулд нөгөө нэг тийм давтамжтай гарч ирдэг нөгөө энжил тоонор гэж яддаг штэ. Тийм тоо та нэлээд харна. Зүүд чин маш зүүн совинтой байна. Зүүдээр олон юм орж ирнэ. Орчлон ертөнц тантай яг өөрийнхөө хэлээр ямар нэгэн байдлаар холбогдож магадгүй. За ер нь 8 сар бол таны хувьд бол ус мах бодиттой загас, хилэнц, мэлхий ордныхонд бол тийм сэтгэл зүй эдгэрэл тэгээ сэтгэлдээ хэсэг удаан хугацаанд тээж явсан тэр гуниг харуулсалж гэдэг юм уу таагүй мэдрэмж энэ сар бүрэн суллах зүйтэй сар байх болно. За ингээд би 3 хүзрийн сонголт өгнө. Тэгээд та нар минь зүүн совиндоо итгээд мэдрэмжээ дагаад нэг уншлагын маань сонсоорой. 1-р хүзэр, 2-р хүзэр, 3-р хүзэр. За энэ дээр би нэг хүзэр түр сонголтоо их азнаж агаараа ахаад нэг хүзэр нэмж тамир санагчлаа. Тийм учраас сонголтоо ихээ түр хүлээж агаарай. Нэг дээр, 2 дээр, 3 дээр. За ингэхээр та нар маань яг энэ ус мах бодиттой загас, хилэнц, мэлхий ордныхан маань энэ 3 хүзрээс нэг хүзрийг нь яг татагдж байгаа нэг хүзрөө сонгож аваад дэлгэж хармаар байгаа нэг хүзрээ сонгороо энэ 3 хүзрнээс 1-р хүзэр, 2-р хүзэр, 3-р хүзэр. За ус мах бодиттой ордуудын сонгосон 1-р карт бол энэ 2 карт байна. Тэгэхээр энэ 2 карт бол ерөнхий утга нь бол танд ингээд өнгөрснөөс үлдсэн тэр нэг ийм таагүй мэдрэмжийг гэдэг юм уу хор болоод ингээд таны сэтгэлд үлдсэн тэр зүйлийг цэвэрлэж амьдралынхаа шинэ мөчлөг шилжих тухай маш хүчтэй мессежийг өгж байгаа карт шүү. За тэгэхээр энэ карт нь бол сөрөг нөлөө, хорт харилцаа, өөрийгөө хорлож байгаа байдал ч юм уу тэр өөрийгөө хорлож байгаа бодол эсвэл нөгөө зуршлаасаа одоо донтолч гэдэг юм уу нэг тийм таагүй зуршлаасаа салах шаардлагатайг хэлж байна. За энэ нь бол тэнцвэр, шинэглэл, харанхуй үе дуусаад гэрэл ойртож байгааг илэрхийлж байгаа л да. Тэгэхээр ер нь бол 1-р картыг сонгосон ус мах бодиттой ордуудын маань хувьд бол 8 дугаар сар таны хувьд цэвэрлэгээ сэтгэл зүйн цэвэрлэгээ, эдгэрэл, шинэ эхлэлийн сар болж магадгүй байна. Энэ 2 карт хамтдаа нэг тийм тодорхой зүйлийг хэлж байна л да. Энэ нь таны амьдралд байгаа бүх зүйл танд ашигтай биш байна. Зарим хүн, зарим орчин ч гэдэг юм уу, зарим бодол эсвэл өнгөрсөн шарах таны энергийг аажмаар ингээд шавхаад барагдуулаад байгаа гэж магадгүй. Та үнийг аль хэдийнэ ингээд сэтгэл дотроо мэдэрж байсан ч гэсэн бүрэн тавьж явуулж чадахгүй нэг тийм бүрэн тавиад явуулах шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа байж магадгүй байна. За мөн энэ карт бол
таны ингээд сэтгэлд ийм бушсан идээ шиг өнгөрсөнтэй холбоотой юм дурсамжууд байгаа. Тэр дурсамжаа та дандаа ингээд нөгөө нэг нөхцөл байдал одоо ингээд хэцүүгээр эргэцэн байгааг мэдж байгаа хэрнээ тэрний сайхан дурсамжиндаа ч гэдэг юм уу хөдлөгдөө за зүгээр дээ болчондоо гэсэн нэг тийм итгэл үнэмшлийг тэгээд байгаа гэсэн үг шүү. Та хэрв та өнгөрснийг л тавьж явуулж чадхал юм бол 8 дугаар сарын дундаас эхлээ те 2 дугаар хагас гэдэг юм яа гол үеэс нь эхлээд таны амьдрал илүү амар тайван тэгээ бүх нөхцөл байдал илүү ойлгомжтой сайхан болж эхэлнэ. Тэгээд энэ сард бол мөнгөний асуудалд бусдын нөлөөнд автахгүйгээр байх нь хамгийн чухал. Хэд эрсдэлтэй санал амархан ашигч гэдэг юм уу тийм амархан зүйлийг амлсан зүйлсээс болгоомжлороо харин хуучин ажлын тэр арга барилаа өөрчилж чадвал шинэ боломжууд нэгдэж магадгүй юм. За хэрвээ хин нэгэн таны сэтгэлд байнга эргэлзээ, айдас, бухимдал төрүүлдэг бол энэ нь таны бодох ёстой дохой байж магадгүй байна. Энэ зөв үү, буруу юу те? Жинхэнэ хайр гэж юу юм бэ? Жинхэнэ холбоо таныг ядраах ёсгүй шүү дээ. Харин ч таныг тайвшруулж явах ёстой. Энэ талаараа нэг бодох хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр картыг сонгосон хүмүүстэй ганц зүйлийг хэлэхэд өнгөрсөндөө л хорогдохоо болчих. Өнгөрснөө л сайн сайхан зүйлс мэтэр бодхоо болчих. Яг одоогийн нөхцөл байдлаа харанхуй шүн үргэлж одоо өглөө болдог үүр цайдагтай адилаар те таны амьдрч гэсэн шинэ гэрлийг угтахад бэлэн болсон байна. 8 дугаар сар бол өөрийнхөө төлөө сонголтыг хийж шинэ мөчлөгөө эхлүүлэх сар чинь болж өгөх нь байна. Тэгэхээр ер нь бол танд ингээд нэг өнгөрсөн дүүссэн тийм гэмтэлтэй айцтай харилцаа байгаа болвол тэрийг одоо нэг мөсөн чөлөөлөөд явуулсан нь хамаагүй дээр юм уу да. Та биш дээ. Орхих ёстой зүйлээ үнэхээр ингээд ардаа үлдээгээд яв. Магадгүй энэ нь танд ингээд бүр үхсэн юм шиг бүр үнэхээр хүнд дарчлаантаа сэтгэлийн гуйныг хэцүү зүйл байсан ч гэсэн энэ бүгдийг даваад гарах танд хүч тэнхээ бүх зүйл чинь байгаа. Зүгээр нэг хэсэгхээ өвдөлтийг дисэд гараад ирээчээ. Тэгхийн бол бүх зүйлийг шинээр хүлээж авах гад байна. Хүн тэгээд дассан юмнасаа салах мэдээж ямар ч хүнд хэцүү байдаг нь ойлгомжтой. Гэхдээ одоо нөхцөл байдал угаасаа болцсон нь дээрштэй л гэдэг дээр ирсэн байгаа даа юм бэ шүү. Нэг ялангуяа харилцаанаасаа маш их шарахыг авсан. Тэгээд нөгөө харилцаанд байгаа хүндээ бүр ингээд нэг атгуулсан ч гэдэг юм уу. Тим төрлийн хүмүүсийн нэгдүгээр картыг сонгосон байх магадлал өндөртэй байна. Таны харилцаанд байгаа таны хостэй таны бүр ингээд алган дээрээ тавьсан юм шиг мэддэг. Та угаасаа өөрөө тэр хүний хувьд дэлгээтэй ном нь болцсон байхгүй юу. Гэхдээ энэ 8 дугаар сард та энэ таагүй асуудал энэ нэг ийм шарах сэтгэлийн гуйныг ч гэдэг юм уу энэ бүгдөө чөлөөлөх үнэхээр боломжийг олгож байгаа. Шансыг өгж байгаа сар шүү. Магадгүй та тэр хүнээсээ хэсэг хугацаанд хол байх нөхцөл байдал бүрджээж ч магадгүй энийг далимдуулаад өөрийгөө чөлөөлөөд гараад ирэх тийм зүйл чинь үүсч магадгүй байх шүү. Тэгээд ер нь бол альва зүйлийг орхих тэ ингээд болохгүй байгаа нөхцөл байдлыг цэг тавиад дуусгах гэдэг чинь таны бодож байгаас шал ондоо зүйлийг бас бий болгож өгдөг. Та надад айдсаа дар хэцүү гэдэг танд нэг тийм эргэлзээч гэдэг юм уу нэг тийм сонин нөхцөл байдал үүсчээд нэг яахаа яг мэдэхгүй ч гэдэг юм өөрөөс оюун ухаантаа бол энэ харилцаа хортой харилцаа таагүй гэдгийг мэдж байгаа хэрнээ нэг сэтгэлдээ шийдээ тавьж явуулах гэхээр одоо нөгөө нэг шалтак хайгаал за ингэн эзтэй за тэр үед болъё доо би арай болоогүй байна да ч гэдэг юм уу. Тиймэрхүү нэг шалтгааныг хайгаад байгаа хүмүүс байж магадгүй шүү. За одоо бол таны бол үнэхээр сүүдэр дотор та өөрөө
уучраа олохгүй байгаа тэр нөхцөл байдалтай байгаа үе чинь тэгээд та бол би бүгдийг чадна гэсэн нэг тийм итгэл чинь байх хувьд байна. Би угаасаа нэг л шийдсэн бол хийдэг штэ, надад тэгэж шийдвэр гаргах юм бол би бүгдийг болгоно гэдэг нэг тийм итгэл байгаа ч гэсэн яг тэрийг хүчлээд гаргаад ирч чадахгүй, зүгээр л ингээд нэг бодоол өөртөө итгээл за би угаасаа нэг цаг нь ирэхээр болчихдоо гэж ямар нэгэн шалтгааныг заавал үүсгэн гаргаж ирээд л ингээд өөргөө зогсоогоод байгаа. Гэтэл яг ясам дээрээ танд бол тэр юмыг ингээд шийдэл тустаас гэд ингээд болгочдөг бол зориг нь үнэхээр чадлан байдаг. Зүгээр тэр сэтгэл дотор ч байдаг ч гэдэг юм одоо юу гэдэг тэр ур чадвараа зүгээр ухаад гаргаад ирээч. Үнэхээр одоо энэ 8 сар бол таныг бол за цаашдаа ингээд ийм сонин харилцаатайгаа үргэлжлээд авах юм уу, эсвэл айтаахан урагшлаад явах юм уу гэдэг шийдвэрийг чинь танаас илүү их нэхэж тэр шийдвэрийг гаргах зоригийг чинь үүсгэх сар байгаа. Тэгэхээр танд үнэхээр чадвар, чадамж, зориг байдаг учраас тэрэн дээрээ тэрийг одоо энэ 8 сард ажиллуулаа. Ер нь тэрэн дээр байна шүү. За энгийн гэр бүлтэй хосуудын маань хувьд юу хийж байгааг харъя. Энүүгээр нэмсэн хос яригдчихлаа. Гэр бүл нь энгийн байгаа хосуудын хувьд нэгдүгээр картыг сонгосон бол за тэгэл харилцаанаас чи харилцаа үүсдэг юм байна дөө. Та хостоогоо гэр бүлийнхаа хүнтэй хэрхэн яаж харилцах уу, тэрнээс шалтгаалаад таны хосч гэсэн яг тийм хандлагыг гаргаад байдаг. Нэг хоёр талдаа хэрвээ бууж өгөхгүй би л бүгдийг чадна, би л хийдэг гэд ингээд байх юм бол нөгөө тал ч гэсэн бууж өгдөггүй нэг тийм хосууд юм байна шүү. Ерөнхийдөө ер нь бол би яг энэ нэгдүгээр картыг сонгоод үзэж байгаа тань зөвлөхөд та гэр бүлийнхаа хүнтэй өөртөөгөө яаж харьцаасаа гэж бодож ин тэгвэл эхлээд тэр хандлагаа гарга. Тэгэх юм бол яг таны хос чинь тантай яг тэгж харьцдаг юм байна. За 8 дугаар сарын ажил, мөнгө гэдэг зүйл хэр байх нь вэ? Нэгдүгээр картыг сонсон усмах бодтой ордуудын 8 дугаар сарын ажил, карьер, мөнгө, санхүү. Ер нь бол нэг тийм жоох ажиллаа хийхдээ ч гэсэн нэг дурамчхан дуртай биш болцсон гэсэн үг байхгүй юу? Нэг юм төвөгшөөсөн байдалтай за үнэхээр хийхгүй болохгүй надад энэ нөхцөл энэ одоо цалингаа авахын тулд ч гэдэг юм уу нэг тийм таагүй тэгээ за ажлын хамт олон ч гэдэг юм уу цуг байгаа тэр хүмүүстэйгээ ч гэсэн нэг тийм үл ойлголцолтой магадгүй ингээд таны хажууд нэг тийм таны энергийг эвдээч гэдэг юм уу яг тэр хүнтэй уулзчаар нэг таагүй байдал үүсээд байдаг. Нэг тиймэрхүү хүн бол таны дэргэж гэдэг юм ажлын орчинд чинь бол хажууд чинь байгаа юм байна. Тэрнээс болоод та жоохон хямраад байдаг. Зүгээр бол наад хүнээ бодгоо бол надад юу ч наалтаа байсан гэдэг дээр очивол яадгийн бусдын үзэл бодол, бусдын үг үйлдэлд ингээд заавал стресстэй тэрийг барьж авч бодоод ах ямар шаардлага байд юм би зүгээр хаяач тээ. Яалчгүй хамт олонтойгоо ойлголцох шаардлага нэлээд байгаа. Эсвэл та сайхан шулуухан шудраг яриад ингээд нэг тийм үд шиг ингээд нөгөө хамт олонтойгоо ярилцаж сэтгэл дотроо уудлах үдэш болгож өнгөрөөвл яад нэг тэгэхгүй болоод нэг ажил дээр чинь ч гэдэг юм уу нэг хамт олноос шалтгаалсан тийм таагүй энерги бас нэлээд байгаад байна. Энэ нэгдүгээр картыг авсан хүмүүс дандаа харилцааны асуудалд орсон хүмүүс байна уу та хэд мэн? Хостойч тэр хамт ажиллагчдаагаач тэр таны ажил бол та бол энэ ажил хийдэг ажил дээр үнэхээр ур чадварлаг бүр ингээ гарчсан гэдэг юм уу бүр ингээд бариад авцсан тийм төрлийн хүн юм байна. Угаасаа энэ ажил танд зориулагдсан ажил биш үү? Зүгээр эргэн тойрны хүмүүсээс шалтгаалаад нэг тийм таагүй нөхцөл байдлыг үүсгэж байдаг болохоос ш та ажлыг хийсэн шиг хийж чаддаг ч гэдэг юм уу? Ер нь бол бүр таны гарт орсон тийм төрлийн хүмүүс байна да. За ажил бол карьерийг та өсгөхийг гээд өөрөө зориод яг хийгээд би одоо ажил дээр жоохон албан тушаал дэвшиж гэдэг юм ажил дээр карьераа өсгөөд ингээд ер нь хамт олонхоо дунд нэр хүндтэй явъя гэх юм бол
энэ 8 дугаар сард та өөрийн хүчээ эргүүлээд олоод авч чадна. За мөнгө санхүү ч гэдэг юм уу цалин бол ойрын хугацаанд нэмэгдэхэргүй байна. За энэ дандаа нөгөө нэг цалинтай ажилладаг хүмүүс гарч ирсэн учраас би хувийн бизнес хийдэг, хувийн ажилтдаг хүмүүсийн нэг хараадах ээ. Энэ 8 сар нь ямар ах нь вэ? Хувийн бизнес хийдэг хүмүүс ч гэдэг юм уу энэ дотроос ингээд шин зүйлийг эхлүүлэх гэж байгаа хүмүүс байж магадгүй байна. Хуучин ажилласаа болоод бүр цалинтай ажилтдаг гэдэг юм уу нэг ямар нэгэн ажил байж исэн бол тэрийгэ болоод цоо шинээрээ өөрөө хувьдаа би дагаад юм хийхийг хүсэж байгаа ч гэдэг юм уу яг хийгээд эхэлж байгаа хүмүүс байна. Энэ бүхэн яг таны бодсон шиг тийм өрнөлтөөгөр ч гэдэг юм уу шулуун дардан эхлэхгүй. Гэхдээ маш өгөөжтэй байх болно. Ямар ч хувийн зүйл хийж байгаа хүн дууналт, босолт, нийгмийн эдийн засгийн хямралаас шалтгаалсан нөхцөл байдлууд үүсдэг шүү дээ. Угаасаа л үүсчил байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүгдээр сэтгэл санаагаараа бити унаад агараа та яг одоо хувийн бизнес хийдэг хүн энэ картыг үзэж байгаа бол таны хийж байгаа юм хэсэгхэн хугацааны ар дээр танд үнэхээр үржил шим өр өгөөж өгнө. Та ч өөрөө тэрийгэ мэдж байгаа. Нэг энэхээ нэг хэсэгхэн үеийг би даваад гараад ирэх юм бол болох гээд байна да гэдгээч та өөрөө мэдж байгаа тийм төрлийн хүмүүс бай шүү. За тэгэхээр ажил дээр ер нь энэ 8 дугаар сар маань нийтд энэ хүмүүст ажил эднэр таны одоо жишээ нь одоо ямар нэгэн байгууллагад ажилладаг, цалинтай ажилладаг хүмүүст бол хэлэхэд бол таны дэвтэ дургуй уур чадвар бүх юм танд байгаа. Та бүгдийг болгож чаддаг. Өөрөө л итгээл жоохон сэтгэл зүрхээ гаргаад хийчих юм бол карьерийн өсөлт гэдэг юм уу цалингийн дараагийн нэмэгдэл эднэр тоолол асуудалгүй орчин. За хувийн бизнес хийж байгаа хүмүүст бол ингээд одоо л нэг жоохон мөнгөтэй юм шиг мөнгөгүй юм шиг юм савлаад яваад байгаа үе болохоос биш энэ 8 сараас эхлээд танд үшээ ингээд нэг тогтмол орлогч гэдэг юм уу бий болоод үйлчлүүлэгч ер нь л бүх юмн дээр ингээд нэг ялалт ирэх ингээд өөрийн хүнээ татаад авчих гэдэг юм ажлын амжилтыг үзүүлэлч гэсэн таны дээр хувийн хийж байгаа зүйл тогтмолын орлоготой болоод ирэх нөхцөл байдал бол үнэхээр бий болоод гараад ирнэ шүү. Ажил дээр бол та хэдмэн энэ сар асуудалгүй зөвхөн таны гол асуудал бол ерөөсөө л хүн хоорондын харилцаар байгаад байгаа юм байна дөө. За тэгээд усмах бодтой ордууд юм аа. 1-р картыг сонгосон хүмүүс цаашдаа өрнөл хэр байх нь уу? Юу анхааруулж хэлэх нь вэ? Яах нь вэ гэдгийг харъя. За наад хүн хоорондынхаа харилцааг нэг номер 1 тавиад сэтгэл зүрхэндээ ингээл бүх юмаа фокуслаад тэр хүнлүүд яагаад ахгүй зүгээр ажиллаа хийгээрээ танд яагаад гэвэл энэ ажил төрөлтэй мөнгөтэй холбоотой маш гой шанс энэ 8 сард нэгдэх гэдэг. Энийг атгаж ав. Наад нэг сэтгэлээ морлж идэв юм уу хүнээс авсан шарх яана би тэр энэ намайг гэд нэг энэ хүнлүү чиглээд байгаа энэ нөхцөл байдлаа төрдөө одоо ингээд зогсооч тийм үү? Одоо шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол тэгээд ажил руугаа илүү мөнгө ч гэдэг юм уу тэр хувийн амбиц одоо материалын ертөнцийн руугаа илүү дайрья. Танд яагаад гэвэл энэ 8 дугаар сар бол энэ нөхцөл байдал дээр айгүй айтаахан боломжууд, шансууд, сайн сайхан зүйлсүүд ирэхэд бэлэн болцсон үржил шимийн энергитэй сар байгаа ахгүй юу? Яалтчгүй энэ 8 сар бол таны хувьд магадгүй 4 тонны энергитэй сар байгаах, 8 тонны энергитэй сар байж магадгүй байна. Өнгөрсөн сар бол танд нэг тийм өнгөрсөн 2-3 сар бол таны хэцүү хүн хоорондын харилцаанаас үүссэн хэцүү нөхцөл байдлууд байсан. Одоо наадах төрөдөө хоригчих наатлагаа бити фокуслаад үндсэн таны одоо яг энэ материалын ертөнцийн амьдралч гэдэг юм уу мөнгө төгрөгтний өсөлт хөгжилд ирэх гэж байгаа ийм сар учраас илүү өөрийн амбиц, ажил төрөл, ажлын цаашдын нөхцөл байдлыг сайжруулах тэр чиглэл рүүгээ илүү анхаарал өгүүл яасыг. Тэгээд нэх мундаг одоо хостойгоо ойлголцгоол чин сэтгэлээсээ ярилцгаал одоо бүгдийг ингээ нэг ойлголцож хоёлоо шийдвэр гаргая яг одоо яах гээд байгаа ингэх юм уу тийх юм уу гэдгийг яриач хэрэггүй танд бол зүгээр тэр ойлголцлыг хийх гэж та ингээл шал дэмий өөрийнхөө хүч энергийг барах үе нэг тийм айхтар үнэхээр болохгүй байгаа бол цэгийн тавьдагсэн ч эсвэл түр ингээд нэг пауз авдагсэн ч нэг
тийш шийдчихээ зүгээр энэ ажил амьдрал мөнгөтэй холбоотой зүйл рүүгээ явсан танд арай энэ 8 сар ээлтэй өр өгөөжтэй энерги нь одоо илүү дэмжих тийм сар байна шүү. За ингээд нэгдүгээр картыг сонгосон хүмүүс дээр үн чулууны үйлж байгааг харъя. Та саяхан ажил төрлөө болсон хүн бас энд үзчихэж магадгүй тэгээ дараагийнхаа юмыг хийх гээд байгаа. Гэхдээ хийнэ л гэсэн нэг сайхан итгэл өстой нэг бужигнуулна мөнгө төгрөгийг олно өстой ингэнэ гэсэн нэг итгэл байгаад байгаа боловч яг ямар ч хөдөлгөөн хийгээд түүнийгээ ингээд за би одоо яг энэ чиглэлийг бариад ингээд явъя гэсэн тийм системэж гаргасан хүн алга. Ер нь та одоо сэтгэл доторх наад нэг өөмөрсөн ийм олон төрлийн юм зэгцлээ. Бүр ингээд шат үе үетэйгээр зэгцэл одоо ихний очирд би энэ асуудлыг ингэж шийдээд дараа нь тэрийгээ ингэж шийдэж гэдэг юм уу нэг тиймэрхүү нэг тийм уймралтын байдлаа жоохон зэгцэлжүүл яад юм бол тоо ер нь нөхцөл байдал ч гэсэн танаас энэ 8 сар тийм зүйлийг нэхнэ. Тэгээд таны хүсэл бүхэн биелэлээ олох шатан дээрээ ирсэн байхад та зүгээр нэг урдах одоо ястаа нэг хормогоо өшгөлөөл урдахтайгаа зуралдаад наатаа болж жоохон амьдралыг том зургаар нь харж эхэлт юм уу. Тэгэх юм бол танд үнэхээр гой боломжууд орж ирэх байгаа 8 сар байна шүү. За тэгэхээр ус ордуудаас нэгдүгээр картыг сонгосон ус ордныхондоо бол нэг зүйлийг хэлэхэд үнэхээр болохгүй байгаа гэмтэлтэй харилцаа байвал зогсоогоо цэг 50 харин хостой хүний хувьд бол та тэр хосоосоо ямар хандлага юг хүсэж байгаа юм. Тэрийг авахыг хүсэж байгаа бол өөрөө эхлээд тэр хандлагаа гаргаарай. За тэгээд танд бол энэ 8 сар бол мөнгө ажил карьерийн хувьд бол ивэлээ өгцөн хос харилцааны хувьд бол нэг тийм айхтар ивэлээ өгж байгаа сар биш вэ шүү. За ингээд нэгдүгээр картыг сонгосон ус мах бодны ордныхондоо амжилтыг хүсье баяртай. За ус мах бодтой ордуудын 3 дугаар картыг сонгосон хүмүүс. За энэ хоёр картыг сонгосон байна. Тэгэхээр таны амьдралд сүүлийн үед нэг тийм урагшлахгүй гаццсан юм шиг эсвэл юу хийхээ мэдэхгүй тийм нэг сонин нөхцөл байдал байгаа байж магадгүй. Гэхдээ энэ картуудыг хэлж байгаагаар бол та буруу зам дээрээ явж байгаа биш ээ. Харин ч эсэргээр орчлын ертөнц таныг яаралгүйгээр дараагийн шатанд чинь бэлтгээд байгаа хгүй. Тэгээд нэг тийм гацалтууд үүсцэн байгаад байгаа юм. За тэгээд энэ картны хувьд бол таны дотор нэг тийм шийдэгдээгүй айдас ч гэдэг юм уу гомдол, эргэлзээ илүү харуулж та нэг шийдэх ёстой зүйлсүүд байгаад байгаа гэж магадгүй. Та өөрийгөө голдогч байж магадгүй. Эсвэл өнгөрсөн нэг үйл явдал одоо өнгөрсөнд болсон нэг тийм нэг үйл явдлыг одоо хүртэл тавьж явуулж чадахгүй байгаа байж магадгүй байна. Энэ сар та тэдгээр нэг тийм таагүй зүйлтэйгээ нүүр тулах боломжийг авчрах юм болов. За харин энэ картны хувьд бол зарим хаалга нь яг одоо нээгдэггүй байгаа тань нээгдэггүй байгаа. Гэтэ энэ нээгдэггүй байгаа шалтгаанд таныг магадгүй хамгаалж иж болно. Тэгээд хүлээлт үргэлж нөгөө нэг тийм шийтгэлч гэдэг юм уу нэг тийм зүйл биш шүү дээ. Тэ яг цаг нь ирээгүй аливаа юм цагийн цагтаа болно л гэдгийг хэлж өгöd байгаа юм. За ажил мөнгөний тал дээр бол удаашрал мэдрэгдсэн нэг тийм удаашрал гацалттай байгаа гэж магадгүй. Гэхдээ энэ үед яаран шийдвэр гаргахын оронд төлөвлөгөө дахин нэг нэгтэл тэгээд 8 дугаар сарын төгсгөлөөс эхлэн хөдөлгөөн чинь эрчимжиж эхлэх төлөвтэй байна л да. Тэгээд харилцаанд нууж явсан тийм мэдрэмжүүд ил гарч ирж магадгүй. Зарим хүнтэй үнэн сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй үе чи ирнэ. Харин өөрийг чинь байнга шархлуулдаг тийм холбооноос одоо холбоо харилцаатайгаа тийм зууралдах шаардлагагүй юм болов. Ер нь өөрийнхөө сүудрээс ч гэдэг юм өөрийнхөө таагүй нөхцөл байдлаас битгий зутаарай. Түүнийг ойлгоод хүлээн зөвшөөрөх мөчөөс жинхэнэ идэрэлт эхэлдэг тийм үү. Тэгэхээр 8 дугаар сар таныг амьдралд түр зүрийн зогсолтыг шинэ эхлэлийн суур болгон хуургах боломжийг авчирж өгж байгаа сар аж магадгүй байна. Таны одоогоор ерөнхийдөө ажил, мөнгө, төгрөг, за тэгэл харилцаанд дах асуудлууд ч гэдэг юм уу нэлээд тийм гацалттай шийдэгдэх гээгүй зүйлсүүд нэлээд байгаа. Яг яах гээд байгаа ч мэдэгдэхгүй тийм нөхцөл байдлууд байгаа болвол одоо энэ 8 дугаар сар нэг цэцэндээ ороод нэг наашаа бол наашаа, цаашаа бол цаашаа дээр очиж
сар байх юм байна. Харин таны ажил төрлийн хувьд гэвэл та нэг тийм ажил дээрээ нэг уучраа олохгүй ч гэдэг юм уу, нэг таны нэг ивэнд орж өгөхгүй, эмхэрж өгөхгүй байгаа үеуд байгаа. Би яг яах ёстой бол доо, яавал энэ ажлыг нэг учрыг нь олчих юм бол доо гэдэг нөхцөл байдалтай хүмүүс байгаа байж магадгүй байна. Энэ улс орны энэ 2 дугаар картыг сонгосон хүмүүс, нэг ажилчин яг таны анхны эхлүүлжсэн тэр төлөвлөгөөч гэдэг юм уу, тэр бодлоор чин явахгүй нэг нөхцөл байдал арай өөрчлөгдсөн, магадгүй үйлчлүүлэгч нар ч багассан, иймэрхүү нөхцөл байдал үүссэн байгаа байж магадгүй. Тэгээд энэ дээр та өөрөө бүх зүйлийг учрыг нь олно. Тэрнээс ямар нэгэн энэ нь гадны нөхцөл байдал, хин нэгний нөхцөл байдлаас болоод үүсчихсэн зүйл биш. Та өөрөө л яг энэ ажлаа хэрхэн цаашаа амжилттай сайхан авч явах уу, яах уу их үү гэдгээ та яг одоо өөрөө шийдэх үе чинь юм байна. Танд бол мөнгийг олох асар их чадвар байдаг. Та түүнийгээ ч мэддэг. Гэхдээ та өөрийгөө нэг жоохон тийм жижигээр үнэлээд, дутуугаар үнэлээд гэдэг юм, энэ ажил дээр 100% өөрийгөө ингэж шавхаж гаргаж ирж чадахгүй байна. За мөн ажил дээр чинь таны бас судлах ёстой зүйлсүүд ч гэдэг юм уу, нэг тийм суралцах ёстой нөхцөл байдлууд нэлээд байгаа болов та нэг тийм суралцах ёстой, хийх ёстой зүйлсүүд байгаад байдаг. Тэрийгэ цаг тухай бүрдээ хийхгүй нэг тийм хувийн харилцаа, хувийн амьдралаасаа өөдөө гарахгүй нэг нийгэм ажил руугаа чиглэсэн зүйлийг огт хийж өгөхгүй байгаа хүмүүс энэ 2 дугаар картыг сонгосон юм уу? Тэгээд өөрөө тэр чиглэл руугаа ингээд нэг хөдөлгөөн юмаа үүсгэж ингээд цаг зав гаргахгүй байгаа болохоор мэдээж л таны ажил болохгүй байгаа нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл та бол яг энэ ажлаараа мөнгийг олох чадвартай. Та нэг тийм мөнгөний азтай хүн гэдэг юм уу? Ямар нэгэн нөхцөл байдлаар танд бол мөнгөний сувг нэгдээд ороод ирдэг. Гэхдээ одоо бол яг тэр юмдаа итгээд элтгэх, өшөө илүү мөнгөний сувгаад хийлэх, онгойлгох сарчин юм уу? Тэхийн тулд та нэг тийм суралцах, судлах, өөрийнхөө төвшин жоохон ахиулах шаардлага байгаад байна шүү. Та тэгээд нэг юм харилцаан дээрч тэр ер нь нэг ажил дээрч тэр нэг өмнөх насны амьдралаасаа ч гэдэг юм авсан нэг юмныхаа төлөөсөнд хийгээд байгаа ч гэдэг юм уу, заавал хийх ёстой гэдэг нэг тийм нөхцөл байдал руу орсон хүн байж магадгүй. Магадгүй харилцаан дээр бүр энэ учрал байх ёстой. Та яг энэ хэсэг хугацаанд энэ зүйлийг үзэх байсан, энэ хүндийн ч гэдэг юм уу, энэ нөхцөл байдлыг ингээд даваад туулах ёстой байсан гэдэг тэр хүнтэйгээ уулзсан байгаад байгаа гэж магадгүй байна. За ажил дээр бол та угаасаа энэ амьдралдаа энэ ажлыг хийхээр ирсэн хүн. Гэхдээ та яг байгаа зөв олж одоо хийж чадахгүй, зөвхөн өөрийн мэдрэмж ч гэдэг юм, өөрийн ур чадвар ингээд нөөцтөл итгээд байдаг, өөрийнхөө мэдлэг юмаа ингээд нэмж давхарлаж оруулж ирэхгүй байгаа. Тэрнээсээ болоод нэг яг энэ ажил миний хийх ажил муу юм уу да, биш ч юм уу да гэсэн эргэлзээнд дагааж магадгүй. Энэ яалчгүй таны хийх ёстой ажил мөн шүү. Зүгээр таны судалгаа ч гэдэг юм уу, та өөрийгөө хөгжүүлэх ёстой тэр нөхцөл байдлаа та өөрөө бүрдүүлж өгөхгүй байгаад байна. Гэтэ та энийг 8 сард илүү ойлгоно. Энэ 8 сар бол таныг ингээд жинхэнэ өөрийнхөө дотоод хүнтэйгээ уулзах, өөрийгөө гаднаас нь ингээд бүр хүндлэнгийн нүдээр олж хараад яг яах ёстойгоо ойлгох таны эдгэрлийн тийм сар илүү түлхүү давмгаа болно. Танд ингээд бүх юм хаалттай юм шиг санагдаад, бүх юм удаашралд орцсон байгаа юм шиг санаж байгаа энэ нөхцөл байдал гаднаас биш, яг 100% танаас шалтгаалаад байгаа юм байна гэдгээ та өөрийгөө гадны хүний нүдээр ч гэдэг юм уу те, орчлон хорвоогийн өнцгөөс өөрийгөө олж хараа. Тэгээд дотоод хүн ч гэдэг юм уу, дотоод жинхэнэ мөн чанартайгаа нэг тийм уулзах сар байх юм уу да. За харилцаа холбоон дээр ч гэсэн энэ хүн одоо энэ хүнтэй би ингэж харилцвал бид хоёрын харилцаа эдгэрэлттэй сайхан байх юм байна гэдгээ ч ойлгоод нэг нэгэндээ арай илүүгээр уусаж өгнө.
Тэгээд та хоёрын харилцаа үнэхээр сайхан шин төвшөндөө гарна. Үнэхээр нэг нэгэндээ уусаад одоо би 1000 ингээд эрсэлтэд яах вэ ч гэдэг юм уу, нэг тийм баазал тоглоом ингээд нэг нь юм ийшээ байхад нэг нь хонхорхоо ижиж ингэж нэг ороод зураг үүсдэг штеп. Яг тэр шиг нөхцөл байдал байгаа юм байна. Энэ хүний энэ дутуу нь ийм юм байна. Миний илүү нь юм байна. Ингэж эцэлдэх юм байна. Энэ хүний илүү юм байна. Миний дутуу бид хоёр ингэж гоё яг нэг юм бүхэлдээ амьдралын зургийг үүсгэх юм байна гэдгээ та энэ 8 сард энэ харилцаан дээрэж ойлгоод нэгдмэл болж чадна. Маш сайхан зүйлсүүд ирнэ. Харин мөнгө төгрөгтэй холбоотой ажил амьдралын асуудал дээр болвол ертөнц орвоо таныг одоо урсгал сүрөөд яваатгаа битгий ингээл нэг хэвийнээрээ байгаад та яалчгүй ажил дээр шинэлэг зүйл оруулж ирэх ч гэдэг юм уу, өөрийгөө илүү хөгжүүлэх ч гэдэг юм уу, нэг тийм урсгал сүрэх шаардлага байгаа. Тэрийгээ зүгээр л олон юм ярилцгүй хийгээд хачаад их юм бол ивэл ч гэдэг юм уу сайн сайхан зүйлс чи ирнэ. Та өөрийгөө урсгал сүрэх зайлшгүй шаардлага орцсон хүн гэж мэдэрж байгаа. Энэ 2 дугаар картыг загас орныхоо илүү сонсоод байгаа мó. За тэгээд мөн маш олон зүйлийн багийг хуулж харна. Тэрнээсээ болоод сэтгэлээр унана. За одоо юундаа унд юм бэ? Бодит нөхцөл байдалтай нүүр тулах чинь сайхан штэ. Нэг бити сэтгэлээр унаараа. За энэ бол ингээд танд ингээд амьдралд ингээд маш олон зүйлийн ингээд багийг нь хуулаад жинхэнэ мөн чанарыг нь ойлгох, ухаарах одоо юу вэ гэд тэр тийм 8 сар болох гээд байгаа хгүй. Тэнгүүд та тэн дээр ингээд маш их сэтгэл зүй ингээд гүн хямралд орно. Бити хямраа. Үнэнтэй нүүр тулах сайхан штэ. Харин ч цаашдын амьдралын замд чинь сайн сайхан зүйлсийг авчирна. За мөнгөтэй холбоотой асуудал дээр үр ширтэй хүмүүс бол нэлээд хэрүүл үүсч гарч ирж магадгүй шүү. Нэг мөнгнөөс үүдэлтэй нэлээд хэрүүл таныг дагаж байгаа. Тааж гэтээ тэр нөхцөл байдлыг яг одоо баг тулаад ирсэн ирсэн байгааг нь мэдж байгаа. Энэ хүмүүс бас 2 дугаар картыг сонгосон байх магадлалтай байна. За харилцаан дээр чинь бол яах вэ? Мөрөөдөл чинь биелэн энэ хүнтэй ингэ сайхан амьдрах байсан юм болно гэдэг тэр юм чинь бол гараад ирнэ. За харин энэ нэг өөр ширтэйч гэдэг юм уу, мөнгнөөс болоод нэг жоохон дампуурлыг үзээд хямраад байгаа хүмүүст хэлэхэд та өөрөө энэ нөхцөл байдал руу өөрөө түлхэл оруулсан юм байна. Одоо эндээс та өөрөө л аварна. Өөр ямар ч гарц заахгүй. Хин нэгэнд битгий итэг, хин нэгэнд битгий найд. Тэр найдаад байгаа, итгээд байгаа хүн чинь худлаа яриагүйгээд байна да. Таны сайхан чихэн дээр цэцэг ургуулчаал яваад байна. Та тэгэл итгэл бодолчондоо тэгээд ингээ нэг дунд нэг сонирн байдалд ороод байгаа юм байна шүү. Та энэ нөхцөл байдлыг таал янзлна. Таал өөрөө зохицуулна. Бусад чадахгүй. Тэр яриад байгаа чихэн дээр чинь цэцэг ургатал одоо ингээд тэгээд гэдэг юм чинь шаал худлаа байна шүү. За харин энэ дотор мөнгөтэй холбоотой асуудалтай хүмүүс байгаа бол нэлээд хэрүүл ам тэмцэл шүүх цагдаа дээрээ тулах магадлал өндөртэй байна. Наадахныхаа учрыг бушуу олоор одоо таны хувь заяа уулна маш лаг. Таныг үнэхээр агуу хүчээр ивэн нэтгэдэг ч гэдэг юм уу. Үнэхээр ингэж хүссэн бүгдийг чи биелүүлдэг гэвч та тэр зүйлдээ жоохон одроод онгирооч ч гэдэг юм уу. Хинэггүй цараас юм уу. Тэгээ жоохон ертөнц орвоод одоо яг алгадуулж байгаа үе чи юм уу. Вау, танд нэг тийм шидтэн шиг нэг тийм хүчтэй энерги байдсан бах юм. Өөр юмыг ингээд зохицуулждаг. Ялангуяа энэ хилэнцэн ордныханд байдаг энерги баггүй юу? Хагалааз гээд ийм цэргэлдээ хэмжээс ч гэдэг юм уу, тийм юмтай ер нь нэг тийм асар мэдрэмж өндөртэй хүн юм аа. Тэгээ тэр мэдрэмжээ сонсохгүй дандаа нэг жоохон өөрийнхоороо их зөрүүд төрлийн хүн. Тархинд орж ирсэн бодлороо ч гэдэг юм уу зөрүүдлээд яваад байдаг. Тэгээ тэрнээсээ болоод нэг юм мэдрэмжээ дахгүй болоод эсрэг үйлдэл хийснээсээ болоод өөрөө жоохон намаг шалбааг шиг юмтай гутгаа тавьчихдаг төрлийн хүн байгаад ах юм болооч гэмээр байна. Та үнэхээр агуу том мэдрэмжтэй шүү.
Та нэг энэ амьдралынхаа нэг юм сонин учир нь олдохгүй байгаа нөхцөл байдлыг та өөрөө л янзлана. Хин нэгнээс тусламж хүсэх ямар ч боломжгүй хүн юм биш үү? Та ер нь өөрөө амьдралаа удирдах явдаг хүн шүү. За ер нь гэр бүлийн харилцаан ч гэсэн магадгүй та илүү нөгөө давмгаа байр суурийг эзэлдэг, үр хүүхдүүд чинь ч гэсэн илүү таныг сонсдог ч гэдэг юм, хань ижил чинь илүү таныг сонсдог тийм төрлийн хүн байна. Тэгээд энэ бүгд дээрээ буцаагаад нөгөө хідээсээ нэг хишин шид юм нэхэд хараад ах шаардлагагүй. Угаасаа та энэ амьдрал дээр өөрөө л бүхнийг анханасаа бүгдийг зохицуулна гэд ингээд ороод ирсэн болохоор тэрүүгээрээ тэр ирчим энергиэрээ цаашдаа үргэлжлээд явчвал яадгийн тэгвэл сүртэй юм биш үү. Бити бусдаас ишин шидийн юм гордож хараад ээ л гэж хэлээ да. Та бүгдийг өөрөө зохицуулагч, та бүгдийг сэхүүлэх үү, унуулах уу гэдгийг та өөрөө шийднэ. Энэ мөнгөтэй холбоотой асуудлыг ч гэсэн та өөрөө шийднэ. Угаасаа энэ ертөнц хорвоо таныг анх бүтээхдээ тэгээ бүтээсэн юм байна. Бүх зүйлийг та өөрөө шийднэ. Яаж хийх үү гэдгийг хин нэгнээс арга барилч гэдэг юм уу, ямар нэгэн нөхцөл байдлыг гуйх ямар ч шаардлага байхгүй. Та хэдий ч инээ хөгжин, хэдий ч инээ дарахад сэниглэн, хэдий ч инээ альва юмд философик хандан, тэ анализтай хандан, буйртай суйртай хандан, хэдий ч инээ ертөнц хорвоо танд яг тэр нөхцөл байдлыг өгчдөг. Та хэдий ч инээ хийсүр дэврэн одоо ингээд 40 настай байсан ч нэг 18 чиг гүн төдий ч инээ л таамлалтыг үзэл хойшлоод байдаг. Тим төрлийн хүн биш үү. Тэгэхээр ер нь бол ертөнц хорвоо анханасаа таныг бүтээхтэй ч гэдэг юм уу бүх зүйлийг чинь таалын амьдралд авч явна хийх ёстой гэдэг тийм төрлийн хүнээр бүтээсэн байхгүй юу. Магадгүй таны MBTI ENFJ ч байж магадгүй тийм баатар энэ MBTI-тай гэсэн байхгүй зан арын шинтэй энэ ENFJ ч юм ENFT нэр их байж магадгүй байна. Тэгэхээр INFJ ч байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө та анханасаа энэ ертөнц хорвоо дээр ирэх даалгавар чинь бүгдийг өөрийн гараар босгож ирнэ гэдэг нөхцөл байдалтайгаа ирснийгээ та 8 сар бүр илүү ухаарад өөртөө илүү ингээ ихтгэл үнэмшлийг тавьдаг, өөрийгөө илүү зоригжуулдаг тийм болж өгөх юм уу да. Тэгэхгүй бол таны өөртөө итгэхгүй, таны өөрөөгөө ингээд жижигээр үнэлдэг ч гэдэг юм уу, багаар үнэлдэг энэ нөхцөл байдлаас ч болоод таны юм хаагччихдээ юм байна шүү дээ. Та сайхан би энэ бүх зүйлийг бүтээн, би тансаг амьдрах хэрэгтэй, би хүртэх хэрэгтэй, би мөнгийг олох чадaltaй хүн болох, намайг хайрлах боломжтой, би тэр хайрыг хүртэх хэрэгтэй гэж зүтгэх юм бол тэрийг хүртээ авчдаг. Би нэг болохгүй байна, чадахгүй байна, эдгээр намайг хайрлахгүй байна. Ингээд бусдаас юм хайгаад эхлэх үед бол таны бүх юм уналтанд орчдөг. Ийм төрлийн хүн байх юм. Маш сайхан өвдөөцөөс ч гэдэг юм уу, дээд ор шуугаас ч гэдэг юм уу, өмнөх төрлөөс авсан маш сайхан хүч чадал танд байдаг. Тэр хүч чадал чинь таныг станерийн амьдрал руу хүчтэйгээр түлхээд оруулцдаг, таны амьдралыг маш хурдцтайгаар амжилт сайхан зөвлөрүүд аваад давхаад явцдаг боловч та өөрийгөө галж шатаадгаасаа болоод өөрийгөө гинжилдгээсээ болоод гацдаг төрлийн хүн юм биш үү. За ингээд 2 дугаар картыг ус махбодтой ордлуудын маань 2 дугаар картыг сонсон та бүгдтэй ганц зүйлийг хэлэхэд таны амьдралын чиглэл замыг та өөрөө зохицуулагч нь, та өөрөө энэ амьдралынхаа ноён нурууч гэдэг юм уу чиглэлийг заагч нь учраас өөрийнхөө амжилтанд итэг битээ хин нэгнээс ямар нэгэн нөхцөл байдлаар юмыг дандаа харах гэж хүлээлт үүсгэж бай. Тэгж хүлээлт үүсгэж тусам таны амьдрал гацалтанд ордог. Та өөртөө итгэх тусам, та өөрийгөө хөгжүүлээд урагшаа явах тусам, та өөрийнхөө төлөө энэ амьдралд үйлдэлийг хийх тусам танд ертөнц хорвоо шагналж өгж таны тэр хүссэн, бодсон, мөрөөдсөн бүх зүйлийг чинь биелүүлдэг юм байна шүү. Тийм учраас та бол энэ амьдралыг бүх зүйлийг гартаа атгагч нь учраас тэрийг атгаад зүгээр урагшаа амжилттайгаар чигээрээ дайр танд бүх хүч байгаа. Тэр хүчээ энэ 8 сарда олж аваад буцаагаад гартаа барьж аваад цаашаа амьдралд шулуун дардан явах болтугай гэж хүсээрэй. Амжилт хүсье, баяртай. Ус махбодтой ордуудын 3 дугаар карт. 3 дугаар картыг сонгосон хүмүүс маань энэ 2 картыг сонгосон байна. Тэгэхээр 8 дугаар сар таны амьдрал томоохон тийм дотоод өөрчлөлтийн эхлэлч нь болж өгөх юм байна. Удаан хугацаанд нэг зүйлдээ зууралдаад ингээд хүлээгээд байсан байж магадгүй. Энэ нь хүн хоорондын харилцаа ч юм уу эсвэл ажил эсвэл өнгөрсөн дурсамж байж болно. Гэвч энэ 2 карт нэг ижил зүйлийг хэлж байна шүү.
дуусгах ёстой зүйлээ цаг тухай бүрд нь дуусга. За тэгээд энэ картны хувьд бол төгсгөлийг бэлэгддэг чи энэ нь тийм аимшигтай зүйл биш шүү дээ. Тэ яг төгсгөл гэдэг чинь дараагийн шинэ эхлэлийг хэлж яадаг. Тийм ч учраас орчлон ертөнд таны амьдралд зай гаргаад шинэ боломжийг оруулж өгөх тийм өмнөх цэвэрлэгийг одоо хийж байгаа үе байж магадгүй байна. Харин энэ картын хувьд бол энэ өөрчлөлтийн дараа таны дотоод ертөнц илүү хөнгөрсөн, илүү юм зүн совиндоо итгэдэг болсон, зүн совинч хүчтэй мэдрэмж нь итвэцнийг илэрхийлж байгаа. Та өөрийн чин үнэн хүсэлж гэдэг юм уу, жинхэнэ замаа илүү тодорхой мэдэрч эхэлнэ гэсэн үг энэ 8 сард. За тэгээд энэ сар бол ажил санхүүгийн хувьд хуучин арга барилаа өөрчлөх шаардлага гарч ирж магадгүй байна. Шин зүйлийг ажил төрөл дээр оруулж ирдэг ч гэдэм үү, шин чиглэлийг бий болгох ч гэдэм үү, шин хамтын ажиллагаанд нээлттэй байвал ирээдүйд илүү том боломжууд чинь нээгдэнэ. Харилцаанд шийдвэр гаргах үе чи ирж магадгүй. Зарим холбоо дараагийн шатанд гарч ирээл, зарим нь тийм байгалийн жамаараач гэдэг юм уу те болох ёстой юм болдгоороо өндөрлөж магадгүй. Аль ч тохиолдолд энэ бүхэн таныг илүү амар тайван, илүү үн цэнтэй харилцаанд хүргэх зам мөрчин байх болно гэж хэлье. Тэгэхээр та бол энэ 8 сард бол өнгөрснөө хүндэтгэлтэйгээр үдэж явуулаарай. Дуусвар болсон зүйлтэйгээ зуралдах тусам шин одоо тийм адислалтай ч гэдэм үү сайхан орон зай ирэхгүй. Тэгэхээр 8 дугаар сар бол тийм айдсаар биш, итгэлээрээ давж гарах тэр зүйлийг сургах сар юм уу? Таны өмнө шинэ хаалга нэгдэхэд аль үшээ бэлэн болцсон байгаа. Таны амьдралд ингээд хэрэгтэй хэрэггүй зүйлсүүд чинь төгсгөл олоод явж байгаа үе чинь ер нь энэ 8 дугаар сар танд их гой шин боломжууд нэгдэж хаалгууд онгооноо та энэ хаалгаар ороход танд цаана дандаа сайхан амжилтууд байх магадлал асар өндөртэй байна. Яг одоогийн хувьд бол за ингээд ур чадвараа гаргах ч гэдэг юм уу, нөхцөл байдал дээр маш хянуур байгаа нэг тийм үе чинь байх. Тэгэд энэ картыг сонгосон хүмүүс маань гэр бүлээсээ олж айгүйх. Гэр бүлийнхэн чи асар их хэрэгцээ өндөртэй хүмүүс үү? Гэр бүлтэй ингээд олсон мөнгөө бүгдийг зориулдаг ч гэдэг юм уу, хайртай хүндээ ч гэдэг юм уу, бүх ингээд өөрийнхөө олсон мөнгө төгрөг бүх зүйлээ ингээд та бол маш юм гэр бүлсэг хүн, гэр бүлдээ бүгдийг өгчдөг, гэр бүлээ номер 1-т тавьдаг ч гэдэг юм уу. Гэхдээ танаа гэр бүлийнхэн таны энэ сэтгэл зүрхийг сайн ойлгож харахгүй, дандаа өөрснийхөө өнцгөөс хараад л байдаг. Гэтэл та бол өөрт байгаа бүх одоо сайхан сэтгэл, мөнгө, хөрөнгө юм юу вэ? Бүгдийн гэр бүлийнхэнтэй дэлгээл байдаг. Гэтэл яг таны над дэлгээд агаад сайхан сэтгэл, сайхан зүйлсийг чи гэр бүлийнхэн чи бас тийм сайн төдийлөн олж харж чадахгүй байгаа байж магадгүй байна. Тэрнээс таны нэг юм та саяхан нэг ажлын байраа сольсон уу, яасан бэ? Магадгүй ингээд нөгөө нэг хийдэг байсан ажлаа өөр газар аваачсан ч гэдэг юм уу, нэг тийм сольсон байж магадгүй. Тэгээ таны тэр солихдоо та энд өстой бужигнуулнаа, янз юм байна, бүгдийг хийнэ, бүгдийг болгоно гэж бодож исэн бол яг одоогоор бол тэр нөхцөл байдал чи хараахан үүсээгүй байгаа. Гэтэ бити сэтгэл санаагаар унж очоод ялангуяа энэ бизнес хийдэг хүмүүс, энэ ус ордтой энэ хүмүүс маань ямар амар эмзэг дотгошоо юм бэ, ингээ нэг жоох юм болохоор дэрс гээл сэтгэл зүрхэндээ бүгдийг хуримтлуулж аваал, бодоол, хямраал, гүн шаналал тэгснэ гарчгүйгээл сэтгэлээ онгоолгоно гэл ингээд идэг төрлийн хүмүүс ах юм. Бити ингээрээ та нарт маань ингээд танд одоо ингээд удахгүй сайхан яг тэр бодож исэн, төлөвлөж исэн зүйлсүүд чинь ирж вэ шүү дээ гэж хэлий. Нэгт гэвэл хоёрд гэхээр жоохон найз нөхдийнхаа дунд ингээд нэг жоохон цензур тавьд юм уу? Ийм найзууд бас яг ажилчин сайхан өрнөөл ингээд айгүй айтаахан явах чаах чи ингээд нэг орж ирээл нэг хор хутгаж хайл. За хоёлаа ингээд хийгээ гэл нэг бужигнуулаа хайчдаг найзууд байна. Жоохон энэ дээр нэг тийм та ер нь ингээд хүн харахад айгүй өөрийнхоороо те бүгдийг мэддэг чаддаг юм шиг хэрнээ хүний үгэнд айгүй амархан автагдаад дотоод сэтгэлээрээ болохоор орчдөг тийм төрлийн хүн байх магадлал өндөртэй байна шүү. Тэгээд хүнд амархан автагддаг. Тэгсэн хэрнээ та өөрөө маш юм тийм шатдаг төрлийн хүн. За тэгээд одоо нөгөө нэг ханьсан ханиасаа ингээд таны хүсээд байгаа зүйл та бол хань ижилтэй
асар их сэтгэлээ өгдөг, бүр ингээд дэвсээд өгчдөг төрлийн хүн юм байна. Гэтэл нөгөө хань ижил чинь таны тэр нөхцөл байдлыг ойлгохгүй те ухаарахгүй байнгут та хань ижлээсээ болоод ингээд дотор асар их ингэж шатаж явдаг хүн. Уурчин хүрэн тэгсэн хэрнээ хайрлна. Энэ хоёрын дунд ингээд балансаа олохгүй хямран бодлно гэд ингээд таны хань ижил жоохон төмс юм уу? Эсвэл та илэрхийлээд байгаа аргыг чи ойлгохгүй байгаа тийм их хүүтэн хүндий хүн юм уу? Эсвэл таны хань ижил маш тийм ганцаардмал дотгошоо ингээд дуу чимээ дургу нэг тийм дотгошоо ингээд хийх юм уртгаа хийгээд хийж байгаа зүйлдээ хитрхи автагдаад эргэн тойрныхныгоо үл анзаараад тоохгүй байгаад идэг төрлийн хүн байх магадлал өндөртэй байж магадгүй. Тэгэнгүүт та энд нь уурлаад ингээд бусадтай ингээд сайхан гоё харилцдаг байж надтай болохоор ийм хүүтэн хүндийгээ гомдоод байдаг байж магадгүй. Гэтэл энэ хань ижил чи угаасаа л таны заяаны хань шүү. За энэ дээр бол нэг хямраад өөр юм хараад ах шаардлагагүй болоо да. За та яг ингээд өнгөрсөнд ингээд сурсан ур чадвараараа одоо бол мөнгийг олдог хүн юм байна. Олгоч болно. Энэ бол таны хийх ажил шүү. Та ажлаа солиж гэдэг юм уу, өөрчлөе гэж нэг бодоод ишин шидийн бодоод төлөвлөд байх хэрэггүй дээ. Та энэ ажиллаараа л мөнгө төгрөгийг олдог. За яг одоо таны ажил чинь үнэхээр таны ингээд нөгөө нэг хэрэгцээ гэдэг юм ар гэрээс осон юм хэрэгцээг хангаж чадахгүй байгаа байж магадгүй. Гэхдээ та энэ ажиллаараа л угаасаа мөнгө төгрөг бүх юм олно. Харин ямар нэгэн шинэ юмыг эхлүүлээ хамтрал үүсгээд ингээд өөр зүйл рүү ингээд гүйж орох гэвэл маш сайн судалгаатай жоохон дотроо бодолтоод ороо суйртаа ороороод ихгүй бол ингэж гүйж ороод таны мөнгөний нөөцч гэдэг юм уу хөрөлцөхгүй тэгээд нэг тийм дутуу дулмиг юм эхлүүлээ тэрнээсээ болоод нэлээд хямраад хүчээ хуваарлаад тэр ажил та ингээд давхар ажил хийх гээд байгаа гэж магадгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийгээ хийгээ тэгэнгүүтээ тэндээсээ ингээд аль альдаа хүч нөөц чинь хөрөлцөхгүй байгаа тэрнээсээ болоод нэлээд хямрах гээд байгаа байж магадгүй л ах юм. Гэтэ таны биш үү ажил дээр ингэдэм юм байна. Та ажил дээр ингээд сэтгэл гаргаал ингээд зүтгэгчсэн таны ажил дэлгэрээл цэцэглээл бүр яг хүснээр чинь болоод орлого мөнгө чинь ихсээд байдаг. Ажлаа жоохон хайн хаяал гэдэг юм уу хамт ажиллагсадтайгаа даатгаал орхиол ирэнгүүт л ингээд нэг мөнгө төгрөгтэй холбоотой зүйлс чинь унаал буцалтандаа ороод байдаг тийм төрлийн хүн биш шүү. Тэгэхээр та ер нь бол ажилдаа 100% сэтгэлээ байр зүтэг. Тэгвэл таны ажил үнэхээр дэлгэрдэг. Та угаасаа энд нэг ажлын сонголт хийгээд авч төрлийн хүн биш. Та угаасаа энэ ажлыг хийн. Харин зүгээр яг давхарлаж нэг салбар үүсгэх гээд байгаа юм уу? Тэн дээр бол энэ 8 сард бол хэрэггүй шүү. За бити хөдөлгөөн игээрээ ягаад гэвэл энэ 8 сард чинь танд нэг мөнгийг нааш чааш нь зохицуулах үе зөндөө байна. Гэтэл давхар юм ихлүүлждэг хөрөнгө мөнгө санхүүжин дутаад нэг тийм хүссэн шигээ сайхныг эхлүүлж чадахгүй шал хоёрын хооронд дими юм хийх юм байна. Та ингээд за нэг юм зөвөрлөлөөр хэлвэл та юм далавчтай хүн байхгүй юу? Одоо хүрэх газараа хүрээл бүр ямар ч ингээд хязгаарлалтгүйгээр ингээ хүссэндээ хүрэх боломжтой хүн байхгүй юу. Зүгээр заримдаа нэг зөв цагтаа хөдөлж чаддгүй нэг тийм дутагдал байдаг юм байна. Тэрнээс та бол бүр яалчгүй далавчтай хүн нисэл та хүрэх газараа хүрч чаддаг, буух газараа бууж чаддаг ч гэдэг юм уу, юмыг үүсгэж чаддаг, бүтээж чаддаг тийм төрлийн хүн. Гэхдээ та цагаа нэг бол ингээд эхлэх альва юм хийх цагийг хүлээсараагаа сайхан боломжууд даалцдаг, нэг бол төрүүлээд хөдөлчдөг тийм төрлийн хүн. Яг үндсэнд хөдлөх нэг тэр цагаа ойлгодгүй ч гэдэг юм уу мэдрэмжээ сонсохгүй байгаагаасаа болоод хийдэг. Уул нь таны мэдрэмж асар өндөр штэ. Та маш сайн зүүн совинтой. За да энэ ч та худлаадаа ч гэдэг юм. За энэ нэг ийм анзааны хүндээ гэхэд яг л тэр болно. Танд худлаа ярьж байгаа хүнийг та шууд хараад л мэднэ. Тэгэнгүүтээ бас л нөгөө нэг цагаа зөв сонгож чаддгүй ч юм уу нэг тэр нөхцөл байдлаа яг зөв үед нь барьж авч сураагүй тэр
зүйлээс чинь болоод заримдаа хүнийг хитрхи хий хоосон хардаад идэм бэ шүү. Тэрийгээ зүн совин мэдрэмж би угаасаа зүн совин мэдрэмжтэй гэд итгээд тэгээд нэг жоохон өөрийнхөө бодол дотроо эргэлз төөрчдөг төрлийн тийм хүн байж магадгүй байна. Тэгээ энэ 8 сар бол танд бол нэлээд гоё гарц гаргалгаа шинэ нэг нөхцөл байдлын замыг бол үүсгээд өгнө. Та магадгүй энэ 8 сард яг шинэ салбар биш зүгээр хийж байгаа ажлаа өшөө өргөжүүлэх ч гэдэг юм эсвэл хийж байгаа ажил дотроо одоо нөгөө шин чиглэлийг үүсгэх ч гэдэг юм уу жоохон шинжилэл оруулах тийм сар ч байх болоо. Тэгээд ертөнц аруу цаанаасаа таныг хөтлөөд тэрийг хийлгэх чинь та угаасаа нэг ажил дотроо нэг шинэлэг зүйлийг оруулаад ирнэ ч гэдэг юм уу нөхцөл байдлыг үүсгээд гаргаад ирнэ гэж байна. За тэгвэл мөнгө санхүүгийн хувьд энэ 8 сар хэр байх юм бэ? Санхүү мөнгөний хувьд орлоготой тэгэл зарлагтай. Ороод гараал зарлагдаал яваад байна. Харин тэр нэг шинэлэг зүйлийг оруулж ирснээрээ ажил яг энэ сард ингээд шинэлэг зүйлийг нэг тийм юмыг оруулж ирснээрээ цаашдаа харин мөнгө санхүү дээр доктортой байдлаар орлого олох ч гэдэг юм орлогын сувгчин өшөө нэмэгдэх тийм нөхцөл байдлаа бол та энэ 8 сард үүсгээд өгнө. За тэгэхээр энэ 8 сар танд болох зүйлс гэвэл та ажил амьдрал бүх юм дээр нэг гоо тийм шинэлэг юм нэмж оруулах юм байна. Тэрэнд ихтэй яг энэ сардаа бол бүтэн биелэл ингээд бодит ингээд яг хэрэгжээ дуусгууч одоо мөнгө дөөрөөч юм. Ер нь л нэг тэр зүйл чинь ингээд хэрэгжээ дуусгууч гэсэн эрх сарууд дараагийн үеүүдэд сайн сайхан зүйлсийг авчрах суур үндэс чинь болно. Энэ 8 сар бол танд ээлтэй эвэлтэй сар. Та ингээд урттай хугацаанд нэг ажил дээрээ тийм юм оруулж ирэх юмсан гэж бодож исэн бол тэрийгэ хийж чадна. Тэгээд тэрүүгээрээ дараагийн саруудаа ч гэдэг юм уу дараагийн өдрүүдтэй айтаахан ол зомгоо олоод явж чадна. Та өөрийгөө хязгааргүй их хүчтэй далавчтай хүн гэдэгтээ итгээ. Та хүрийгсэн газараа бүр ингээд нисээд очичдаг. Аливаа зүйлийг хийх юм бол шууд өөр өгөөж ин үзчихдэг. Дундаас нь зүгээр ингээд танд нэг юм та ингээд хүмүүс таныг харахад аягүй сайхан та өөрийнхоороо бүр өөр ингэсэн үзэл бодолтой хүн шиг ирнэ. Юмд автагдах болохоор нэлээд тийм автагдчихдаг төрлийн тийм хүн байхгүй. Тэгэхээр би танд ямар нэгэн тийм танд донтолт байдгүй. Нэг тийм донтолттой зүйл танд бас байх гадах магадлал өндөртэй ах. Тэр мөнийгээ жоохон хязгаарлаараад тэр чин таны амьдралын өсөлтөнд их буруугаар гай авчираад ингээд замыг чинь хаагаад байт юм биш үү? Яалчгүй танд ямар нэгэн тийм төрлийн донтолт хэрвээ байдаг бол тэрнтэйгээ энэ сар нэлээд сайн ажиллаараа гэж хүсмээр байна. Тэгэхгүй бол энэ донтолтоос олоод их мөнгөний асуудалд орчдсон юм биш үү? За яг гой хийгчээсэн юм а ч гэдэг юм уу? Будаа олгоод байдаг. За энэ төрлийн хүн байна. За тэгэхээр та энэ бүгдтэйгээ 8 сард нэлээд тулж ажиллах болов. За тэгээд энэ 8 сард өөрийгөө далавчтай хүн гэдгээ ч бүр ойлгоно. Ухаарна. Үнэхээр миний хүссэн юм бод юм байна. Би хүрэх газраа ч гэдэг юм энэ амьдралын замд яваад очих газраа шууд яваад очиж чаддаг. Надад тийм уур чадвар байд юм байна гэдгээ та 8 сард илүү түлхүү ойлгоно. Таны ингээд өнгөрсөнд үүсэн сэтгэлийн шаргач юм юм хэцүү одоо яг ажил дээр яах вэ гэдэг энэ нөхцөл байдлууд энэ 8 сард гарц гаргалгаанд эндүү сайнаар олдно. Одоо магадгүй та ингээд нэг бүх зүйл дээр ингээд нэг тэнцвэрээ олох гээд ингээд хэцүү явж байгаа. Яах вэ гэдэг дээрээ явж байгаа бол энэ 8 сар бол таны харьцангуй нэг чиглэл рүү хөтлөөд аваад орчин. Тэгээд та цаашдынхаа зам мөрдөө ч гэдэг юм уу арай нэг тайван байдлаар алхаад явах тийм боломжийг бүрдүүлэх нь байна шүү. За ингээд 3 дугаар картыг сонгосон ус мах бодтой ордныхондоо аз амжилтыг хүсье. Та бол хүрэх газраа ямар ч байсан нөхцөл байдлууд ирсэн шалтгаануудаа даваа туулаад гараад хүрэх газраа 100% хүрч чаддаг агуу мундаг чадвартай хүн байна. Энэ чадвараа амьдралынхаа сайн сайхан гэрэл гэгэлөө очих нөхцөл байдлаа энэ чадвараараа бүрдүүлж яваарай гэж хүсье. За амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.